Уурхай дотор тэр хүүхэд юу хийж яваа юм гэш. Зугаалсан юм уу? Стамын. Аав ээж нь өөрийг нь тэжээхийн төлөө хүүхдээ ганцаараа ин үлдээхгүй төлөө. Тэ? Тэнд яг хууль дүрм одоо дотоод журам өдр зөрчсөн байж юм. Ер нь нийгэм ийм болчиход шүү дээ. Өвдөгч ирэх байхгүй. Хүүхэд нь өвдвөл халуураад ганцаараа ин үлдээгээд тэ аав ээж нь ажилдаа ингээд ажил амьдралаа залгуулах гээд ингээд ийм лалрын нийгэм дунд чи яваад байгаа юм. Тэрний нэг хохирогч нь одоо энэ залуу гэр бүл тэ одоо тэр хүүхдийн одоо магадгүй одоо олдоогүй ингээд маш их хугацаанд боломжгүй ч үж магадгүй. Бурхан сахиустай залбираад одоо ингээд залбирхаас өөр юу ч хийж чадахгүй. Тэгээд энд ингээд юм хийн. За мэдээж аюулгүй ажиллагаа албаа. Тэгээд тоног төхөөрөмж тэ манай энэ онцгойгийнхэн чинь ингээд чанга штэ. Ийм нөхцөлд ингээд ажиллаж байгаа нийгэм чи ийм байна. Бидстам нь. Тэр ган юу гэлөө. Гайхаа шаагдах юм бидстач. Бүгдээрээ чи хөрснөөс тасарсан байж магадгүй. Нийгэм чи яг ийм байгаад байна. Өвдөх хэрэг байхгүй. Хүүхдээ хүнд харуулж чадахгүй, хүн түүгуудахгүйгээ хүүхдээ тэр нөхцөл дагуулад ажил хийж явж байгаа ийм тохиолдолд гарчлаа. Тэр чинь гайхаад байх шаардлага байгаа мó? Гөлөгчөө. Гөлөгтүүд